Хоёр хүүгээ энэ чи өөдөөс харуулж тавьсан. Нарны өөдөөс хараад ирж байна. Тураад 58 ил болсон байлээ. За сайн байцгаана уу шинхэн бичлэгтэй тавтай морил. За би өнөөдөр шинэ авсан юмнууд амарсан танилцуулъя. Тэгээд би сайхан нөгөө Sephora-аас юм загсан байхгүй юу гэсэн чи өнөөдөр гэрийн гадаа ирчиж тэгэхээр нь одоо та нарт нэг нэгээр нь задлж үзүүлье. Тэгээд би яг нөгөө хэрэгтэй юмнууд авсан. Тэгээд нэг нэгээр нь задлж үзүүлье. Би сая нөгөө хайцалсан. Цаасаа харцаг нь онгойлгоцсон байгаа. За хамгийн эхлээд ийм байна. Энэ болохоор энэ зүгээр нөгөө нэг сампл үнгүй ирдэг штеп. Нөө Sephora-аас юм захтай хоёр ширхэг сампл загсч болдог байхгүй үнгүй. Тэгээд энэ нэг юм уруулын будагны юм сампл байна. Тэгээд энэ болохоор Prada-гийн уруулын будагны сампл байна. Дотроо ийм өнгөттэй юм байна. Нүгээр би зүгээр уруулаа будах амар дуртай. Би нэрээ амарсан уруулын будга бүр яг ингээд дуустал нь хэргэлж ш. Бүр ингээд шахаж махаж ингээд явахж хэргэлж дуусаад ш. Нэг уруулан будга авчихараа. Ер нь бол тэгэл уруулаа будчихвол тэгэл өнгө орчдөг дөө. За дараа нь болохоор ийм юм байна. Moroccan oil. Энийг би бас нөгөө нэг юу өөрөө мөнгө төлж аваагүй нөгөө нэг оноогоор авдаг. Энийг 100 оноогоор авсан. Нэг оноо нэг одоо долларын худалдаа авалт хийхэд нэг оноо Sephora дээр орж ирдэг байхгүй юу. Тэгээд энэ дээр энэ 100 оноогоор ийм юм авсан Moroccan oil-ийн үсний тос байгаа. Би энэ бүр амар дуртай, амар гоё үнэртэй ингээд төрхий явахаар амар гоё үнэртэй байдаг. Тэгээд дуртай. Гэхдээ энэ жоохон үнэтэй болохоор бас нэг амар байнга аваад иж чаддгүй. Энээс ийм оноогоор авсан. Миний жоохон хүмүүс муу гэж боддог шүү. Энэ бас ийм нөгөө өсний тос байгаа. За дараа нь бас энэ оноогоор авсан заяа. Дандаа ингээд нийлээд 100 оноо. Тэгээд энэ болохоор Moroccan oil-ийн шампунь ангидруулагч байгаа. Шампунь ангидруулагчнаас амар гоё үнэртэй. За дараа нь би ийм хайлайтер авсан. Нөө гэрэл тавих гээд тэгэхгүй бол надад ерөөсө хайлайтер байхгүй. Би тэгээд энийг хэрглэж үзээгүй л дээ. Энэ болохоор Anastasia Beverly Hills гээд байна. Тэдний болохоор хайлайтер. Би тэгээд энийг хэрглэж үзээгүй. Яг ямар гэдгээс мэдэхгүй байна. Гэхдээ амар сонин юмаа задлчаад бас буцааж болд юм билч тэнцээ. Би нөгөө тэгж болдгоо ах гэж утсан. Ийм өнгө байна. Хамар дээрээ. Энэ бүр амар саатан биш юмсан уу? Зам. Нэг гараагүй юм шиг байна. Гэхдээ яг дараа нь гоё хэрэглэнэ юм юу байна. За дараа нь болохоор сайхан нөгөө Sephora дээр Rose-ийн нөгөө нэг Justin Bieber-ийн эхнэрийнх нь Hailey Bieber-ийн юм нөгөө брэнд Sephora дээр зарагддаг болсон байлээ. Тэгээд энийг хэрглэж үзье гэж бодсон. Энэ болохоор ийм ягаан өнгөтэй, би жоохон ягаандаа өнгөтэй уруулын будгарх юм авъя гэж бодсон байхгүй юм тэг. За ийм ягаан өнгөтэй юм байна. Нүрээ ер нь жоохон бодаад үзчих. Уруулын бодгоо шин уруул хүрээлэгч шүү. Би уруул хүрээлэгч бас байхгүй. Тэг авчий гэж бодсон. Энэ бол таалагдлаа, энэ бол захгүй юм байна. За дараа нь болохоор ийм Tarteгийн ингээд идэг үстэй хүмүүсийн танилцуулгатай энэ Tarteгийн юу байна? Бас одоо уруул хүрээлэгч тэгээд уруулын класс 2 байгаа. Бас жоохон ягаан юм авъя гэж бодоод тэгэхгүй бол миний уруулын буруу талаас нь задлж юу? Ягаа ичвэ. Буруу талаас нь задлаач. Боллоо. Хөө энэ яаж задлт юм бэ? Мөн л юм да. Онгорхоо яасан юм бэ найзуудаа. Эргүүлдэггүй юм байна. Үзэг шиг юм байна. Ингээд. Ямар гоё юм. Арай тод болсон уу?
амар ягаан өнгөтэй боллоо. Би угаасаа уруулан бодохоор жоохон өнгө орчдөг байхгүй юу. Тийм болохоор заавал уруулан бодохтой байх хэрэгтэй. Тэгээ энийг бас хэрглэж үзээгүй. Анхудаа л хэрглэж үзчихсэн. Уян баг энэ уруул хүрээлэгч нь бас энэ рүүдийнхтэй яг адилхан өнгөтэй байна. За Sephora-гийнх нэг иймэрхүү. Тэгээд манай гэр заван байгаа шүү. Тэгээд битээ нэг анзаараарай, битээ нэг хараарай. Угаасаа энэ хүүхдийн тоглолтог хэсэг болохоор ийм заван байгаа шүү. За баярлалаа. За өнөөдөр энэ Thanksgiving-ийн өдөр болж байгаа. Тэгээд 2 өдөр амрах гэж байгаа. Тэгээд энэ 7 хоног нөгөө нэг 2 өдөр амрах гэж байгаа болохоор би нөгөө ажиллаа шахаж хийгээд тэгээд бас даргаа нөгөө нэг даргаагаа орлоод байгаа байхгүй. Манай даргын ээж нь элэг зүрх хоёроо зэрэг солиулаад тэгээд эмнэлэгт нөгөө хасраа завгүй байгаа болохоор би даргаагаа орлоод амар их ажилтаа байгаа урд нөгөө нэрээ хүмүүс баахан ямар ажил хийдэг вэ гэж асуусан байсан. Би болохоор нябо тэгээд манай нөхөр болохоор санхүүгийн шинжээч хийдэг. Гэхдээ уул нь бол би санхүүгийн шинжээч мэргэжилтэй, манай нөхөр нябо мэргэжилтэй байхгүй юу. Тэгээ ямар ч сан тийм ажил хийдэг байгаа шүү. За тэгээд өнөөдөр болохоор бид гурав Park City гэдэг нэг газар руу салхинд гарахаа явж байгаа. Угаасаа энэ ч нөгөө нэг амралтын одоо олон нийтийн амралтын өдрөд нэг жилдээ нэг 5 авах өдөр гэдэг байхгүй юу? Christmas-аар 2, тэгээл Thanksgiving-ээр нэг 2 өдөр амардаг. Тэгээд тийм болохоор тэрийг нь тохиолдуулаад нэг ямар ч сан салхинд гарчий гэж бодоод байна. Хүүгээ ядаж жоохон агаарт гаргаад тэгэхгүй бол нөгөө нэг би өдөр ажилтаа болохоор хүүгээ ерөөсөө салхинд гаргаж одоо агаарт ерөөсөө гаргаж чадахгүй хүрхээ тэгээл орой унтахтаа хөлрөөл унтаад идэг. Тийм болохоор жоохон агаарт гаргах чи гэж бодоод байна. Яаж яригдаа. Нэрээ сүүлийн бичлэг дээр хүмүүс амар их комент хийсэн байсан. Тэгээд бүх комент бичиж үзэж байгаа хүмүүстээ бүтэнд баярлалаа гэж хэлье. Тэр нэрээ Park City гэдэг газар нь ямар газар вэ гэхээр яг ингээд нөгөө нэг баячуулын одоо нөгөө Kim Kardashian авчиж нөгөө цанаар гулгадаг газар ингэнэ. Тэгээд ямарсан тийшээ очих чинь. Тэгээд тадад өнөөдрийг харуулъя. Өчигдөр би нэрээ шүн нөгөө даргаагаа орлоод байгаа гэсэн шүү дээ. Тэгээд шүн нэг хүртэл ажилласан. Нэг хэдэн өдөр би бүр амар ажиллаад тэгээд нон-стоп ажиллаа. Тэгээ манай нөхөр эрт ирсэн тулдаа нэг хүүдээ хоол ундыг хийж өгч байгаа байхгүй. Тэгэхгүй бол би бүр хоол моолч хийж өгч завгүй. Тэгээ хөргийн нөгөөдхөө уйлуулад нэг тэгжил нэг ажиллаж гин. Тэгээд угаасаа дарга тийм завгүй байгаа юм чинь одоо явах тий. Хүн уйлж гин. Би яг нөгөө нэг хүүгээ унтчих хооронд нь гэлс бичлэг хийсэн байхгүй юу. За баяртай. Бичлэгтээ хамтаарай. За би тэгээд ирэх гэсэн газар руугаа ирчлээ. Нар. Кофе шоп хийсэн чи олддог вэ? Ихэхгүй бол нар тусаа. Нөхөө баяртай гэж. Баяртай тэнэ. Нөхөө баяртай гэж. Баяртай гэж. За минийхөө баяртай гэж. Баяртай. Гар нь гараагүй болохоор хилж дөө. За баяртай. Баяртай гэж юм. Сайн. За. Тийм үү. Тийм. Өдөр их хоол идэн гэдэг ерөөсөө юу мэдээгүй явж байгаа. Тэгсэн чинь бүр сая машин бүр амар муухай дотор ориглоо. Тэгээ сая бараг хүлчиж. Ой чи энэ мөн бүдсүүдийг харуулдаа арай. За бас. Энэ хамгийн царай мутаа хөтлөлттэй. Энэ хийх юм хаалттай юм шиг энэ өнөөдөр. Тэр гүүрний тэндээс эшиг эргээд нөө 100 орсон гой кофе шоп байт юм да. Тийм үү. Тийш орох. Окей. Ажиллаж байгаа юм болов? Өнөөдөр хоолны газарт нь ажиллаж байгаа хөө. Би нэрээ өнөөдөр тураад 58 ил болсон байлээ. Вау. Төрснөөсөө хойш ерөөсөө ийм жиндэр очоогүй. Би уул нэг 55 мовтой байдаг байхгүй юу? Тэгээд ерөөсөө турахгүй байгаадсэн чи ашгүй өнөө өглөө 58 болсон. 2 өдөр ерөөсөө сахар магтай юм ерөөсөө юу ч идээгүй. Яг өнөөдөр амар идэв л дээ. Тэгээ 2 өдөрт ингэж турчд юм уу? 2 өдөрт хил 500. Вау. За эндээс нэг гудамж нэг тэрхий гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ манай хоёр энэ гүүрэн дээр явж гин. Энэ шинэ жилийнхаа юм хүмүүс бас зарчжээ. Амар нуу гацууртай амар мод ихтэй газар. Тэгээ амар хүүтэн байдаг байхгүй юу шээ ирэхээр. Тэгээд амарсан бид урдуулах хувцаа өмссөн. Одоо амарсан кофе шоп хайгаа явж гин гэсэн чинь нөө Thanksgiving гэдэг бүх юм хаачжээ. Юм олддгоо.
Энд өнөөдөр хүн амар багтай дандаа нэг гадаад хүмүүс байна. Нутгийн хүмүүс бол ерөөс Америкчууд нь бол бүгдээрээ гэр гэртээ сайхан айл хэсээд идэж уугаад явж байгаа юм шиг байна. Ингээд хараа гудамж нь хинч явах байгааз. Хизээ юм байлаа. Хизээ юм бэл. Энэ бүр ингээд хүн нь ингээ хоорондоо чигтэлдэж явдаг газар ихгүй юу л нь бол. Ой, энэ юу вэ? Шоп боллоо. Түрүү нэг газар мөн кофе шоп байна гэж хараасан чаг мөн байна. Тэгээд ямарсан макароны идэж үзэх чинь. Тэгээ энэ ч баг ганц ажиллаж байгаа газар нэлээд дөө. Манай хоёр ороод ирсэн. Ээжихүү даарч гинэ үү? Ээжихүү даарч гинэ үү? Харин чинь макаро авцаа. Nice. Чи макаро гоё юм шүү. Харин тэр эхлээд нас гоё явагдаад байгаа зүйл. Yep. Эхлээд идэхээр хурцтаад өнөөдөр хоол жоох идчихсэн болов гэж та тайрна. Яах. Нэрээ Америкт амьдсан кофенуудаа дандаа ийм нөө аяганд хийж өгдөггүй дандаа нөгөө нэг удаагийн нөө пластик савнд хийж өгдөг байхгүй юу. Тэгээ би сая аяганд хийдэг кофе байна гэхээр аягтай навъя. Гадаа амар гой дулаахан байгаа болохоор энэ гэхдээ нөгөө гэрэл зохиод нэг сайн харагдахгүй байна. Гадаа амар гой дулаахан байгаа болохоор гээд ямар ч кофе уух гадаасан байна. Тэгээ макароны нас турш үзчихин. Still looks yummy. Амра юм латте авсан. Би юм капучино авсан. Бархуугээ энэ чи өөдөөс харуулж тавьсан. Нарны өөдөөс хараад ирж байна. Яа ингээд нарны гэрэл тусаад тэгээд кофе уугаад сая эдний макарон бүр аим гоё юм байна. Тэгээд гэсэн чи бүр гоё. Амар аж жаргалтай юм шиг. Чамдас тэгж гинэ. Миний рим ярьж болно шүү дээ. Ам дээр бах макарон болгоцсон биш чи. Миний нүрний тал ороод би тэгээ бүтэн орч чадахгүй байна. Чи тэгээд ам дээр бах макарон аж идэх юм уу? Тэнүүнэд байхгүй дээ, байхгүй дээ. Тэр чам байгаа юу гэж хөрөөгөө харуулж байгаа л идчихлээ. Кофе нас амар гоё юм. Миний хоноод микрофон идэхгүй. Миний хоо юм яраарэ. Аа. Аба. Зэтгэд. Итгэд нөө. Бэм. Ойна. Арт гэрээсээ гараагүй. Америк ажил хийсэн. Америк ажилсан. Тэгээд гоё нарны гэрэлт кофе уугаад сухарстай гоё наа. Байшингийнхаа юу гигэдэд очих оо одоо ингээд удаа гаргуулж юм чинь. За орох байшин байна. Энийг онтол энэ бүрсэн юм болчих. Миний аккаунт болж. За бид гурав Airbnb дээрээ ирчлээ. Ийм ингээд моттой. Агаар бол өстой амар гоё юм байна. Тэг ингээд бахан юмар ингэж дэшээ явж байгаад байгаа юм байна. Нөө таун хаус юм байна л да. Харин хүү дарахаар нь уу? За. Лифтний юм байна. Нүг байсан шиг. За энэ нөгөө манай ирсэн Airbnb байна. Гэтэ манайх дөрөв дахарт нэлээд дээр юм билээ. Тэгээд ийм газар байна. Гэр центр хацсан. Амар хөөрхөн лоожуудтай байна. Гараж нь тийшээ. Чигээрээ. За юм аа найзууд явж байна. Яг нэг тийм жоохон Европ ч юм шиг тиймэрхүү вайптай газар байгаа зү чи. Тэгээд зогсоол олддггүй. Манай таксан Airbnb нөгөө нэг л зогсоолтой юм байна. За Airbnb ороод ирлээ. Airbnb дээ. Ийм чулуун болоотой айгу хөөрхөнлээ байна. Энэ галтайгоо байна. Энэ баахан хаалганууд юу юм бол? Тэгээд тий. За энэ ингээд хоёр ортой энд 0.1 иймэрхүү байна. I have DJI like GoPro shoot them back. Тимо. Yeah. Гоё. За энэ өрөө бисээ нөгөө нэг хүүгээ унтуулах гад жоохон нөгөө харахгүй байна.
амар өндөр ор байна. Яг юм өгдөг шүү дээ. Олив. Хөөрхөн тайлтай байна. Хараа чи энэ хаалгын онгойлгодоо. 0 Тий, 0 нь харуул. 0 нь бас хөрхөн. Тий. Нэг иймэрхүү. Нэрээ энэ Америкийн 0-нууд амар сонин заяо. Ерөөсөө нөгөө шүдний сойд байхгүй. Тэгээд өөр юу байдгүй лээ буудлууд нь. нэг удаагийн тавчиг авчих болоод. Тий, нэг удаагийн тавчиг халаад. Үнтэй Hilton Milton юунууд наага. Юу лээ? Нөгөөдөл чинь. Тэгээ хоёлаа дээр бас нэг энчээ ирсэн чинь бас шүдний сайд мөс байгаагүй штэ санаж байна. Тий. За нэг иймэрхүү байна. Хүүгэн унтуулсан чинь сая нөгөө шинэ газар орж ирсэн гэдэг ерөөсөө. Оо, балкон харуулаа гэж балкон харуул. Энэ хараа ингээ хөрхэн гал мал асаацсан. Манай өөстөө амар тэрүүлсэн сууж шин. Хараа чиний онгоолгоод харуулж. Балконыг харуулж. Гайгүй ах уу. Өөнөстө хөөрхөн юм байна. Энд ч нөгөө нэг jacuzzi шиг юмтай юм биш. Hot tub тий. Бүр агаар амар гоё юм. Энэ ингээд бит хоёр ойр тийм өндөр газар орж ирээгүй дөрөв давхартай амар хөндөр санагдчихээн. За нэг иймэрхүү байна. Одоо хүүгээ унтлах гол энэ бүр ингээ өнөөдөр унтаагүй. Бит хоёр жоохон шинэ жилийн vibe оруулахаа хүүдээ шинэ жилийн хов завцсан байгаа. Бит хоёр өглөө нь уулаасаа хийж ингэсэн шүү дээ. Тэр маань ийм болсон бэ. Харин ч надад төсөөд өгөөч. За манай энд цасараагүй байгаа. Тэгсэн чинь энэ нэг цанын бааз дээр юм бахан цастай байна. Манай өө цасмаас хараад байгаа сэрэлгч наах удаа цас харж үзэж байгаа юм. Цас нь хатуу цас. Даарсноо. Би л явах хэрэгтэй юм уу? Тийм үү. Гарна гоо биш үү? Анхны удаа цасарж үзэж. Хүй. Хүүтэн байна уу миний хөө? Тавэрэ. Цас долоох юу? Тэсээ уучлаарай өрөөд ирсэн чинь юм Монгол гэр баригдчихээ л яах вэ? Бүр мод энэ төрнөрцсөн. Амар гоё энэ Америкт штэ. Гэр баригдаж байна.